Хоол идсний дараа хоол одоо шингэхгүй байна. Ходоодоор цанхааж байна, хүнд оргиж байна. Тэгээ дээрээс нь хихрүүлж байна, дотор муухай оргиж байна. Хүн өөрийнхөө хоёр алгыг нийлүүлсэн энэ хэмжээ бол хоол идэх хэмжээ гэж байна. Нэг удаадаа идэх хэмжээ. Тэгэхээр одоо энэ орой ирэл махан хоолыг одоо маш их хэмжээгээр иддэг ийм асуудлууд бол явандаа ходоод зүс нойруулчхаа нөвчлөлт хүргэдэг шүү. Ингэж идээгүйгээс болоод одоо улаан хоолой ходоодны маш хүнд өвчлөлтөдөг бас нэлийн үүсгдэг шүү гэдгийг бас анхаарч байгаа хэрэгтэй. Тэгтэл достой хоол идснийхаа дараа араас нь газтай хондоо хүүтэй юм уучдаг. Тэгтэл нөгөө достой хоол чинь ходоодонд ороод юу болж байгаа нөхөр тосны зарцалт гэж юм уусч байгаа. Залуучууд одоо энэ түргэн хоол идэж байна. KFC, Pizza Hut гэл одоо янз янзын түргэн хоолуудыг бас дийлэх идэж штэ. Тэгтэл энэтэй юу холж ууж байгаа нөхөр дандаа хүүтэн газтай ундаа эсвэл мөстэй газтай ундаач гэдэг юм. Үзүүлжсэн хүмүүс дундаас хамгийн залуу нь гэхэд 19 настай цөсний чулуу үүссэн хүүхэд хүртэл байсан. Хоол идчихэд хэвтээд өгөхөр ходоодонд нарийн бүдүүн гидсэнд боловсрох хуцаа тэрний хэмжээгээр л утасч идэг. Уламжлалт ангаах хонд бас хэлсэн байдаг л да. Хүний хоол боловсруулах үйл ажиллагаа энэ ходоодны хоол шингээх чадвар гэдэг юм чинь бүтэн өдрийн турш сайн байдгүй байна л та. Нөгөө ходоодны хоол боловсруулах чадвар муутай үед хит идчихэр хоол чинь шингэхгүй байхын эхлэл тавьж байгаа.